Гэхдээ энэ монгол хэлний илүү онцлог бүх хэлд тэгш боловч монгол хэлний заавал нэг илүү сонирхолтой онцлог байна да. Тэрнээс ганцхан жишээг би үзүүлээ. За монгол хэл бол дүрслэх чадвараар бол үнэхээр одоо ертөнцөд тасархай гэж хэлж болох бай. За яаж дүрслэх вэ? Та бүхэн өөрсдөө хэл зүйн дүрмийг нь мэдэхгүй боловч хэрэглээд өөрсдөө мэдж байгаа дотор ч байж байгаа боловч хэл шинжилгүүдээс хэлж чадахгүй боловч мэдж байгаа юм. За энэ зөвхөн гүйгүүлэгчээр хэлхэгээр бэндэгэр эсэртэйгээр за зөвхөн ингэж гүйгүүлэгч хийж байгаа тийм ээ. За энэ гүйгүүлэгч зөвхөн ингэж арга хэсгийг бүтээдэг. За одоо энэ арга хэсгийн дотор их шиг оруулж ирээд амьдлуулна. За их шиг оруулж ирж амьдлуулахад байна шүү дээ тийм ээ. Их шиг авиагч одоо дунд сургууль танд бүгд Монгол хэлний хичээл үзсэн. Их шиг авиагч нь хэлний хэлний урдуур хойгорох гэдэг хэлний хөвтэй байдлаар ангилдаг тийм ээ. Хэлний хойгорох хэлний урдуурах, хэлний дундуурах гэдэг. Хэлний босоо байдлаар ам хэрэг хангааж байгаагаар нь уужим, уйдан, дунд гэж гурав ангилдаг. Уужим. Гэхээр хамгийн уужим. Гэж яаж хэлж байна тийм. За тэгэхээр одоо энэ ихээр энэ дотор аагаа оруулаад тэгэхээр халах гэхээр аагийн хэлэгдэж байгаа хэмжээний төрс үүсэх байхгүй халах гэж оруулаад гэхээр ээгийн хэмжээний төрс үүсэх хэлэх гэж болж байгаа. Ороод ирэнгүүт яг оогийн хэмжээг оруулж байна. Холохгүй ороод ирж байгаа ингээд. За тэгээд тэр бэндэгэрч ажиллах. Бандгар гэхээр чинь шиг ингээд хэлж яах юм бэ? Бэндгэр болохоор ингээд хэлэх юм. Бондгор гэхээр яах юм бэ? Өөр одоо бүндгэр гэх юм бол бүр өөр юм бүндгэр. Өөг яаж хийж үг яаж хийж гэдэг бүндгэр бүр өөр юм байна. Тэгэхээр тэр нэг. За сартгар гэдэг үгээр яг ажиллана. Сартгар гэдэг. Хэдэн зуун мянган ийм язгуур байгаа. Хэдэн зуун ийм язгуур дотор 7 гიშгээ долуулангийн хийх болгонд 7 өөр үүснэ. Тэр 7 өөр үгээр үүсэх тэр харааны сэрэл сэтгэхүйг монгол хүн тэрийг сонсоод ойлгож чадна. Монгол хүн тэрийг дүрсэлж чадна. Монгол хэлийг тэрийг дүрсэлж чадна. Халах хэлэхгүй хоёрыг англи хэлээр одоо та нар одоо гадаад нөхдөд хүүхдүүд байж байгаа. Нөхөртөө халах хэлэхгүй хоёрын ялгааг холохгүй хүлэхгүй хоёрын ялгааг орчуулж хэлэх байх юм. Хэцүү шүү. Тэг үзүүлэх хэрэг байна. Андуураа одоо ерөнхийдөө найз залуудаас асууж байгаа нэг гэдэг үзүүлэхээс авах. Ийм нарийн. Тэгээ монгол хэлний нэг юу юм нарийн болохоор харааны их сайт байдаг. Тэгэхээр тэрнээс муу юм юу вэ гэхээр харааны сайтай тэгээ тийм хүмүүс чи яадаг вэ гэхээр дандаа юуны гаднаас маш сайн дүрсэлж чаддаг. Тэрний муу юм нь юу вэ гэхээр монгол хоч. Нэгэндээ хоч гэх юм. Шууд гаднаас нь араас очиж. Тэгээ тэрийг сонсонгууд яг нүдэнд харагддаг. Аюултай манаач. Ийм. За одоо саяных чинь зөвхөн язгуур нь. За одоо энэ язгуур дээр шүү дээ тийм ээ. Үүс гэж гэхэлэр бүр нэрийн хачин нэрийн нөхцөлцөөтэй. За энэ. За тэгээд халах, бандгар, сартаа гэлтэн холох, бонд гэдэг янз бүр язгуурд үүслэх гэсэн шүү дээ. За энийг араас нь үүлэг болгоно шүү дээ. Тэр халах юм, гялгар юм гэж гэлтааж явахыг үүлэг болгоё гэж бодъё. Энэ нь дотроо тогтолцоотой. Тэр гялгар юм гэлтаах нь нэг удаа болоод өнгөрсөн юм уу, олон удаа болоод өнгөрсөн юм уу гэдэг нь ялгаатай. Гэлтаа гэлтсхийн гэх юм бол тэр нь нэг удаа болж өнгөрсөн нэг сан. Гялалзан гэх юм бол олон удаа болно. Дотроо бас ялгаатай. Нэг удаа болох нь удаан уу, хурдан уу, олон удаа болох нь бас удаахт руу хурдан уу гэдгээр ялгах нь. За тэр гэлтааж байгаа юм нэлээд удаанаар нэг удаад удаан байх юм бол гэлтаа гэдэг байгаад гэсэн. Сартайхнаас салах сартайгаа. Бандайхнаас салах мандаагаа. Нэг удаад маш хурдан болоод өнгөрчих юм бол гэлтс гэдэг. Нэгэд баг. Гэлтс эсхий. Ийм. Гэтэл гэлтэлцэн гэх юм бол арай нэг удаахтар гэлтэн гэх юм бол маш удаан. За гэлтэлцэх гэлтэнх хоёрын ялгаа бол ерөнхийдөө гэлтэлцэж эвдтэй юугаар бодоход маш ерөнхийдөө бодоход нэг тоолчж болмоор. Тэгвэл гэлтэнх хоёрын тоол харах. За бүгдэн дээр за тэгээд нэг бандган малцчих гэж юм атаа гэж сартган сартган алхах ингээд алхаа. Ингээл эн чинь хэдэн зуун мянган юм үйл явсан шүү дээ. Ингээд энэ язгуур болгоно ингэж тэгж нарийн удаавтар олон давтагдж байгааг хурдан олон давтагдж байгаад хүртэл үйл үгийнх нь ингэж ялгаж хүртэл чаддаг. За энэ гав ганцхан жишээ шүү. За ингээд. За тэгээ хамгийн сайхан үг юу вэ гэсэн та бүхэн бүгд энэ сайхан ээж нар хичээ эмэгтэйчүүд байж байна. Зугаатай шинжил гэдэг бүлгэн хийж явахдаа би нэг ийм санд асуулга явуулж үзсэн. Тэгээ энэ процентоор нь явсан байгаа. Тоогоор нь процентоор. Хэдэн мянган үг ирсэн. Хэдэн мянган үгийг процентлоод үзсэн чинь хамгийн сайхан үг ээж ижи байсан шүү.
Монгол хэлний хамгийн сайхан үгээр ээж ичи тодорсон. Дараа нь тэгээ 24 удаа байсан байна. Хайр гэдэг үг 14 процент. 24 удаа биш шүү. 24 хэдэн мянган үг цугласнаас 24% шүү. Тэгээд хайр, тэгээд одоо ичгүй шүү бас голдож явж байна. Бараг нэг нохоныхоо үг авах гэдэг шиг. Тэнгэр гэр бүл гэдэг юм дээ. За тэгээ ээж ичи гэдэг үг тийм ойр, тийм сайхан их хэл гэж бид нар хэлдэг гэсэн эцэг хэл гэж хэлдэггүй. За тэгэхээр өв уламжилж ирсэн та бидний хэл хэдэн мянган жилийн түүхтэй энэ хэл дандаа амнаас амдамжихтаа ээжийн гол үүрэг дандаа ээж тэрийг хадгалж чаддаг. Цөмийг нь ээж хадгалж чаддаг. Энэ нөгөө хин Челажовын дууга шүлгэрээс юм дуу байдаг санаж байгаа Челажовын шүлэг. Энэ нарчлангоор дүүрэн ээжийг гэж хашгирвал ижимэн л миний дууг таних байх таа гэж. Манай байр би циркэж 13 дугаар байр гэж байсан. Манай байр 60 айлтай. 60 айлттай 60 ээж байгаа. Бидний 60 ээжийн 60 хүүхэд гадаад тоглож байгаа. Тэр дундаас нэг нь ч ээжээ гэж асуусан яг тэр хүүхэд ээж байгаа гэдэг. Тэр ээж тэгж ойлгодог, тэгж чихэнд тэгж тасцсан байдаг. Өөрийнхөө хүүхдийг тэгж мэддэг. Тэр нь нөгөө их амин сүнс гэдэг юм чинь ингээд ээжээс ихээс дамжиж явж шít. Хэвлий дотор байх чинь ярьсан яриа болгоно чинь хэлжсэн үг болгоно чинь гэд их шиг болгоно чинь ардуу хурдуурах дундуурах гэсэн их шиг болгоно чинь тэр хүүхдээ шингэжсэн юм чинь тэр хүүхдийг ээжээ гэж хэлэхэд та ээж чинь шууд сонсоод таньдаг үстэй тийм ээ. Ижимэл ганцаар миний хүүхдээ нандаа гэдэг. За тэгээд энэ сайхан уламжил гэдэг юм бол хэл гэдэг чинь одоо монгол хэл бол ер нь ямар ч хэл бичгээр голдуу ингэж өв уламжил дамжин штэ. Гэтэл бичгээс өмнө яг уу бичиг гэдэг юм үүсгээс өмнө дандаа аман зохиол амаас ам дамжин. Амаас ам дамжиж байна. Хэдэн 100 мянган жил ингэж явлаа. Та бидний өвгдөд. Би өөр стресс нь явах гэдэг. За жишээлбэл бол одоо энэ бүү хэлэн тийм ээ. Зэрлэлтэй мэргэний дүүхэлтэй бүү, зэгсэн гуайгийн хүүхэлтэй бүү гэдэг. Энэний цаана дандаа хоёрын домог явна. Өөрөөр тарсан л та. Зэгсэн гуай гэдэг үсгүй сайхан гэж хоёр сайхан хүүтэй байжээ. Зэрлэлтэй мэргэн гэдэг. Тэгж яагаад зэрлэлтэй мэргэн ах нь баггүй. Тэгээд их багт нь ээж нь асуурцсан өнгөрчлөө. Тэгээд нялх дүүтэй хоцорсон тэр ах зэрлэлтэй мэргэн ах яах вэ? Нэг тийм алтан хайрцаг эрдээ зүсэн бог гэхлээр нь тэр хайрцаг тэгэж явуулсан чинь нөгөө бог нь явсаар байгаа нэг сайхан хүүхэд хайрсан хүүхдийн хүссэн болсон эмгэн дээр очиод тэр эмгэн тэр хүүхдийг аваа сайхан өсгөөд маш сайхан өсгсөн. Нөгөө зэрлэлтэй хөөжин том дүүгээ хайх. Бинго яхад болох гэдэг. Тэгээ явсан зэгсэх баг гадарсан чинь нөгөө эмгэн бүү илждэг байхгүй. Мэдсэн зэгсэн багийн ач гэдгийг мэдсэн зэрлэлтэй мэрэгний дүү гэдэг нь хэлсэн. Тэгээд зэрлэлтэй мэрэгний дүүхэлтэй бүүвэ зэгсэн багийн хүүхэлтэй бүүвэ. За энэ нөрс ингээд бичгээр үлдээгүй ам зохиол амаас ам дамжиж явж байгаа гэдэг юм шүү дээ тий ам зохиол. За тэгэхээр дараа нь яг нь эхийн ачлалыг одоо ингээд сайхан ардын дуунууд байна. Би зөвхөн хэлний яруу сайхан монгол хэл ингэж өв уламжилж явсан түүх гэдгийг ярихдаа эмэгтэйчүүдийн шууд гоц дандаа эхийн жишээгээр аваад байгаа. Түүнээс бүх жишээг авч болно тийм ээ. Хар хадны өвд нь халив ягаан цэцгээхөө харанхуй шинээр боссон жинхэнэ ачиг яана вэ хөө. Цагаан хадны өвд нь цагаан лимфа цэцгээхөө цагаан сүгээр шимүүлсэн жинхэнэ ачиг яана вэ хөө. За тэгээд ингээд ам зохиол ингээд бичиг үсгтэй болно монголчууд. Бичиг үсгийн үүхтүг юм. Ингээд бичгээр дамжинаа. Хэл дуусахгүй ингээд өв уламжлаад өг дээдсээс үр хүүхдэд ингээд заяагаад явна. За энэ 10-аад жилийн өмнө олдсон олдсон биш олдоход нэлээд их толцсон байсан. Энийг монгол хэл байна гэж дөнгөж саяхан тайлсан энэ брахны бичиг энийг зарим та нар сонссон баг. Энэ монгол бичгээр хэлсэн Чингисийн чулууны бичиг дөнгөж саяхны хүртэл монгол бичгийн хамгийн анхны дурсгал гэдэг 1200 хэдэн он гэж явж байсан байхгүй. Одоо энэ брахны бичгийн дурсгал чинь 700, манай эрдэнэ 700. Манай эрдэнэ 700 онд монгол хэлээр ингээд бичиж байжээ гэдэг энэ гарсан нь бол том болдгоо. Монгол хэл ингээд. За ингээд бичгийг үүсчээ. За ингээд бичгийн уран зохиол үүсэн гол бичгийн уран зохиол чинь тэгээд заасан юм. За Монголын ус чинь бүгд дээр мэдж байгаа. Ээжиг комдог ээж бичгийн муухай хэл гэдгийг зүгээр хэлэхгүй шүү дээ. Монгол хэлтэй сайхан хэлнэ. Тос шиг санааг нь зарцуулах, сүү шиг сэтгэлийг нь ээдүүлэх чалчаа муугийг битгий хийлээ гэж. Ингэхээр чи хүмүүс ойлгохгүй байх тий. Тос шиг санаа зарцсан, сүү шиг сэтгэлийг нь ээдүүлэх. За ингээд Монголын ус чинь 12 13 дугаар 100 ингээд явж байна. За энэ их бас өрөлтөг сайхан утга зохиолуудын 10 жилийн хөтөлбөрт орсон та нар дунд сургууль дахт үзсэн ч гэж магадгүй. Алтан ордны үүсэн дээр хүчтэй. Чингисхан нэг байлдан дагуулын үеэр Новосибирскийн тэр хавьяас олдсон энэ алтан
цэрэг ээжигээ Монголын цэрэг аян дайнд явж байгаа Монголын цэрэг ээжигээ санаад бичиж байгаа шүү дээ. Үүсэн дээр бичээд модны үүсэн дээр бичээд тэр нь хадгалагдаад үлдсэн байхгүй монголчгээр. Их хэлбүр их минь үлэнгийн ус үлэнжирээ хүрвээ өнөр садан игүүсээ хүрвээ өрөг нутагт игүүсөө үлэнгийн хүлэнжирээ хүрвээ ингээд үлэнгийн ус ингээд шарлаад мод надад ингэж яана тийм хатчихээн. А өнөр садан бүх хүмүүс гэртээ харилаа. Би одоо өрөг нутагт төсөн нутагтаа би хармаар байна гэж ээжийг санаад байгаа байхгүй. Ээжигээ санаад ээжтэй ингэ бичиж шít үүсэн дээр. Тэгээд ахуулын ус нь аланжираа хүрвээ ах トゥ ус нь ихрээ хүрвээ ичрээ хүрвээ ахуяас ох нутагтаа ажирсуу би хармаар байна ээжээ би тэнийг санаад байна гэсэн гэдэг бүр ингээ 13 дугаар зууны үе ингээ орон зохиол ингээ монгол хэл ингээ дамжаад л яваад шүү дээ тийм ээ түрүүнээс бас аман зохиолоор явлаа 7 дугаар зууны үед ингэж явлаа. За юу өөрчлөгдөнө соёл өөрчлөгдөж болно хэл яг хэвээр яваал хэл. За шилбэл одоо бурхны шин ингээ дараагийн хэсэг нь боллоо. Монгол бурхны шин их орж ирлээ. Бурхны шиний ерөөл магтаалын дотор нөгөө л монгол хэл чинь нөгөө л сайхнараа явна. Хэлбэр нь яг өөрчлөгдлөө амин сүнс хэвээрээ. Ээж нь тамд төрсөн ээжигээ очиж авардаг молон тойны үлгэр гэж үдээ. Молон тойн там руу очиод ээжигээ аваад ирдэг байхгүй. Сая гисэр хаан там руу ороод ээжигээ аваад гэж хинтээ эрдэнэ дэвтэрдэг гэсэн. Тэр өгүүлэмж чи энэ дэр ярьж байгаа юм. Молон тойн ээжигээ тамаас гаргаад ирдэг байхгүй. Тэгсэн чи ээжигээ хайгаад энэ нас молон тойноос биш энэ нараа бурхны шишний ерөөл магтаалын зөвлөлт дотор өнгөрсөн өгд болсон ээжигээ явж байгаа гэдсэн чи байхгүй. За хамаагүй тэр ээжинд ямар нэгэн өгөл хийгээд юуны доош тамийн орнд унтсан байж магадгүй тийм. Тэгтэл тэр ээжигийн хайрлах сэтгэлээр гаргаж ирэх гэж. Битүүн мөнгө сэтгэлээр бэрдийн өрн төрөө бэлэг нөхөд миний ээжийг үзүү. Харам чаддаг сэтгэлээр ханхуй томд төрөө хамаг олон нөхөд миний ээжийг үзүү. Ритмтэй байна. Их гоё ритмтэй. Юуны өглөө дууны рок дууны өглөөн дээр ч орчих болох. 10 сар ачигсан ачдаг ээж минь ангар шар уурга мөөмөл өгсөн ээж минь. Мөөм гэдэг үгийг үүдэг болгочихсон. Сав гэдгийг савлан одоо юу гэдэг сам гэдгийг самн гэдэг үүдэг гэдгээд болгосон. Мөөмийг үүдэг болгоод мөөмөл өгсөн ээж минь. 20 сар хормойлсон хөвд өгсөн ээж минь хонгор шар уурга мөөмөл өгсөн ээж минь. 18 тамыг алтал үгүй ирье ачдаг ээжийг минь ариавал өршөө. Эрлэх хааны тамыг эндүрл үгүй ирье эрдэм ихтэй ээжийг минь ариавал өршөө. Ээжийг гаргаж ирэх гэж байна. Цаг хугацаа өөрчлөгдөн яваад байна. Ихээс ихэд эцэг хүүхдээс үр хүүхдэд хэл дамжааж яваад байна. Амин сүнс хэвээрэж яваад байна. Багтагдахын шүлэг. Залуугаараа өнгөрсөн мундаг сайхан ярмаар гэж байсан. Ижигээ санчсан. Энэ бүтнээр их гоё шүлэг. Энийг юу олж уншаарай за. Ижи минь ээж нь явцсан те. Ээжигээ явцсан гэхийг зүгээр л ээж минь явчихсан юм, ээж минь нас урчихсан юм гэж хэлэхгүй. Ижи минь намрын шүүр шиг эсэж явчихсан юм аа. Ижи минь хаврын цас шиг хайлаад урсчихсан юм аа. Гэхдээ ижи минь шууны ижи болоод үүлэн думчихсан юм. Гэхдээ ижи минь ногооны ижи болоод гадарч гिचсэн юм аа. Тэгээд ээжигээ нэг тийм нэг бүрэг шиг эмээлийн бүр шиг хэлбэртэй нэг сайхан ингэрт оршуулсан байхгүй юу. Тэгээд бүрэг шиг уужим ганц шар одны гэрэл туссан ингэрт бөөрийнхийг халтар чулуугаа дэрлээд хажуурч хөвцсөн юм бөөнөрөө өнчилсөн 3 сартай шууд тэнгэр түлээд байхаар нь бүдэн шиг жижигхэн хөөрхий дээрэмдтийн ижийг болоо тэнгэр тасчихсан юм аа. Тэгэхээр дараа нь яагаад гадар руу шигэрсэн яагаад тэр дүүс ногооны ээж болох гэж ирсэн гэдэг бүр их гоё хэлнэ. Ингээд ингэ нөгөө л аминсэнс нөгөө ч ингэ яваад байна тийм ээ. За Паул Самсонгогийн бүгдэр би гэдэг ихийнхээ хөвлөд урууга урган ургаж тийм ээ. Их гадарт хөрөөттэй дээшээ урган ургасан цаг тооны үргэлжлэл цагаан сүний ургамал. Яаж энэсээ төвлөх вэ? Цаг тооны үргэлжлэл цагаан сүний ургамал. Цаг тооны үргэлжлэл гэдэг чинь та бид одоо яаж байгаа. Тэр цаг тооны үргэлжлэл дотор монгол хэл маань явж байгаа хэвээр. Цагаан сүний ургамал монгол хэлээр бүүүүлсэн ээжийн ургамал. Та нарын хүүхдүүд бүгдээрээ монголоор ярих хэвээр. Монголоо хэлд болох хэвээр. Яг л бид бүгдээрээ цаг тооны үргэлжлэл цагаан сүний ургамал. За би дүгнэлтээр нэг зургаар дуусган за ерөнхийдөө бол монгол хэл монгол сэтгэлгээг хэрхэн төлөвшүүлдэг тухай философи юм болоод монгол хүний цаа сэтгэлгээ монгол хэлэнд яаж төссөн тухай ярьлаа. Энэ бол тодорхой. Хоёрт нь төрслөх чадвар гайхамшигтэй гэдгийг ярьлаа. Ам болоод бичгийн 100 жилийн түүхтэй гэдгийг ярьлаа. Яруу тансаг хайр инэл шиглсэн хэл юм бэ гэдгийг бүгдээр ярьлаа. Та бид цаг тооны үргэлжлэл юм бэ шүү. Монгол хэлээр үргэлжлүүлэх юм бэ шүү гэдгийг ярьлаа.
700 онд тийм ээ манай хайрны 700 онд монгол хэлээр ингээд бичиж явж ирсэн эцэг хүүхдээс ингээд таны Чингис хааны үеийн өвгдөд чинь хөвлөө. Тэрнээс буддийн шашинд орсон тэр үеийн өвгдөд чинь хөвлөө. Монгол хэл алдагдсангүй. Манжийн үд орлоо. Монгол хэл алдагдсангүй явлаа. Социализм үзлээ. Монгол хэл алдагдсангүй сайхан явлаа. Өдөө сайхан арчлалын ингээд нэг юм гарлаа. Монгол хэл алдагдсангүй явлаа. Хэдэн 100 жилээр эцэг өвгдөөс үр хүүхдэд ингээд дамжаад ирж ирсэн хэл шүү. Гэтэл энэ хэлний таны хүүхэд монголоор ярьдаг юм биш үү? Таны хүүхдээс дахиад цаашаа монголоор ярихгүй юм шиг үү? Нөгөө ижимэн нэсчихсэн юм шиг гэдэг шиг их хэл маань ингээд шууд хэлгүй болохоор шууны хэлэх гэж явчих юм шиг үү? Тэрийг бүгдээр ээжүүд бүгдээр бодоогоо. Эцэг сүрчийн зэг нь та ороо таны хүүхэд монголоор ярихгүй бол юу хэлээ? Хизэнээс ирсэн хэлээ. Ингээд энийг үнийг бодороо ингээс ухтаа ингээд зүрхэндээ тархиндаа сэтгэлдээ яваарай. Тэгээд за баярлалаа.